Үндэсний статистикийн хорооноос 5 жил тутам зохион байгуулдаг аж ахуй нэгж байгууллагын ээлж тооллого эхэллээ. Нийт аж ахуй нэгж байгууллагууд www.2026.cgmn цахим хуудасаар нэвтэрч шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээлэл баталгаажуулна. Тооллогын хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудаас статистикийн мэдээ тайланг цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай цахим системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Аж ахуй нэгж байгууллагын тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн зохион байгуулна. Түүхийн багш нарын анх дугаар зөвлөгөөнд бүх шатны сургуулийн түүхийн багш, яам, агентлаг, музейн боловсрол хариуцсан арга зүйч, мэрэгчлэн, эрдэмтэн судлаач гээд 600 гаруй хүн оролцлоо. Монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийг хүүхэд залуучуудын зүрх сэтгэлд асааж үндэсний ой санамжийг баттган бэхжүүлэхэд түүхийн багш, соён гээгөөрүүлэгч та бүхний маань манлайлал, үлгэр дуурайлал, үг хэл хамгийн чухал байгааг би бас онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын эрхлэгчийн эвэлдор зохион байгуулж байгаа уг зөвлөгөөнийг цаашид 5 жил тутам зохион байгуулж байхаар болжээ. Инфляц буюу үнийн өсөлтийн ерөнхий түвшин өнгөрсөн 3 дугаар сард 7.4% гарлаа. Улсын хэмжээнд барааны бүлгийн үн 7.6, үйлчилгээний бүлгийн үн 6.8%-аар тус өссөн байна. Инфляцийн түвшин 7.4% гарахад хүнсний бараа, ундаа усны бүлгийн үн дүнгээрээ 14.1%, хувцас бүс бараа, гутлын бүлгийн үн 6.5%, гэр ахуйн тавилга барааны үн 7.2%, амралт чөлөө цацаг соёлын бараа үйлчилгээний бүлгийн үн 6.6% тус нөлөөлжээ. Захилгаан дугуй, сурон, скутер, мопед зэрэг моторт бичил тээврийн хэрэгслийг ашиглах эрх нэгдснээс хойш буюу энэ сарын 10-наас 14-ний хүртэлх 4 хоногт 48 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Осол гэмтлийн тоо 2022 оноос 6 дахин өссөн байна. Тодорхойлбол 2022 онд 50 хүн тус төвд хандж байсан бол 2023 онд 305, 2024 онд 532, 2025 онд 2792 хүн болж огцом өссөжээ. Осол гэмтэл зорчиж байхдаа анхалдсан, суудлын автомашинд мөргүүлсэн, явган зорчих үедээ мөргүүлсэн зэрэгс үүдэлтэй байна. Улаанбаатараас Өндөрхаан чиглэлийн автозамыг түрэх хугацаанд хааж автозамын завсар хачлалтыг хийж байна. Тиймээс Улаанбаатар хот талаас зорчигчид зэвсэг түвшний тэг 14-р анги өнгөрөөд Мандах маркетын улсураар баруун салж, Налах дүүргийн төвөөр дамжин 4-р хорооны голын замаар зорчин, Самбартай улсураар нэвтрэн зорчсон чиглэлд Зүүн аймаг болон Тэрэлж талаас зорчигчид Самбартай улсураар зүүн салж, Налах дүүргийн төвөөр дамжин тус чиглэлд зорчихыг анхааруулжээ. Буриадад хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд ажиллаж эхэлжээ. Гэхдээ үнэн өсжээ. Грин парк дахь Юбил лейний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүд 100 рублээр паркийн тоглоомн дээр суух боломжтой бол харин томчууд 300 рубль төлнө. Өнгөрсөн жил 200 рубль байжээ. Одоо тун удахгүй Улаанбаатар хотын Диво Леон дахь Орешкова парк үүд хаалга нээх гэж байна. Тэнд мөн үн адилхан байх магадлалтай байна. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.